Өглөөний мэнд хүргэе үзэгчдээ үлзэдлэзээс үзэгч та бүхэндээ өглөө бүр хүргэдэг энэ өглөө ярилцлагын нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхлээд бэлэн болсон байна. Бидний урилгаар өнөөдөр студиуд Загалан улсын Асай-Цвао сайн дурын байгууллагын гишүүн Эрдэнэ Очир болон Болор нар өргөдөн оролцож байна. Та хоёртаа энэ өглөөний мэндийг хүргэе бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэнд баярлалаа. Маш их баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад. Баярлалаа. За тэгэлгүй хаа. Тэгэхээр бид хүмүүс сайн танилцуулаа тийм ээ. Олон улсын Асай-Цвао гэдэг. Тэгэхээр энэхүү байгууллагын бас үйл ажиллагаа гол баримталтай зарчим ер нь хэдэн оноос эхэлж үйл ажиллагаа явуулсан байгууллагын танилцуулгын талаар үзэгчдэд хүргэж өгч байна. Тэгэхээр Асай-Цвао байгууллага нь болохоор дэлхийн 175 улсад 7500 одоо гаруй салбартаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр Асай-Цваогийн гишүүд нь бүгдээрээ ажилчин залуучуудаас бүрдсэн одоо ийм одоо байгууллага юм. За гол нэг зорилго нь юу гэхээр Асай-Цваогийн ажилчин залуучууд бүгдээрээ тус тусын ажлын байран дээрээсээ эхлээд гэрэл гэгээтэй орчинг бий болгох гэсэн тийм одоо үндсэн зорилгын хүрээнд ажиллаж байгаа. Тэгэхээр нийгэмд тулгамдж байгаа одоо байгаль орчны бохирдол, тэгээ бас эрүүл мэнд, тэгээ нийгэмд гадуурхагдж байгаа тэдгээр хүмүүст одоо сэтгэлийн тийм одоо хүч өгөх юм уу те. Өөрөөр хэлбэл аз жаргалтай тэр нөгөө нэг ертөнцийг бий болгох гэсэн үндсэн тийм зорилгын дагуу ажилладаг байгаа. Тэгэхээр дэлхийн 175 улс орнд үйл ажиллагаа явуулдаг гэж байна тийм ээ. Тэгэхээр яг энэ байгууллагын маань гол үндсэн их одоо их санаачлагч улс орн ямар улс орн бэ? Тэгээд мэдээж одоо Монгол залуучууд энд нэгдээд бас баггүй хугацааг өнгөрүүлсэн байгаа тийм ээ. Хэдэн оноос эхлээд манай монголчууд одоо энд нэгдэж орсон байна. За хамгийн анх Солонгосоос үүсгэн байгуулагдсан. Тэгээд Монголд болохоор 2018 оны үеэс эхлээд ер нь энэ ажилчин залуучуудын одоо Асай-Цвао байгууллага одоо ирсэн байдаг. За тэгэхээр үзэл санаанд одоо нэрний талаар бас тайлбарлаж өгч байна. Тэгээд Асай-Цвао гэдэг нэр нь болохоор ямар утгатай вэ гэхээр Save the Earth from A to Z буюу эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аварцгаая гэсэн одоо үг. За тэгээд Wow гэдэг нь болохоор We are one family буюу одоо нэг гэр, бид нэг гэр бол байна. Тэгэхээр бүгдээр нэг гэр болоод тэгээд дэлхийг аварцгаая гэсэн утгыг илэрхийлж байгаа. Тийм одоо утгатай юм аа. Та түрүүнд хэлээ нөгөө ажилчин залуучууд байдаг гэж хэлж байна тийм ээ. Тэгэхээр насны ангилал заасан байдгүй сайн дурын байгууллага учраас бүх хүмүүс одоо энэ нэлсэн орох боломжтой юу? Насны ангилал байгаа. Ер нь 20-с 35 насны яг ажил хийж байдаг, ажил хийж байгаа тийм залуучууд ер нь Асай-Цваогийн гишүүн болдог байгаа. Дэлхийн 175 улс орнуудаас яг Монголын хувьд одоо ялгарх гол онцлог нь юу гэдэг вэ? Эсвэл бүгд одоо нэг форматаар ажиллаж байна уу? Тий, ер нь бүгд нэг системийн дагуу ажилладаг. Одоо жишээлх юм бол Монголд ингээд сайн дурын ажил хийгдлээ гэж бодоход гол мөрөн цэвэрлэх, тэгээд нэг хувцар хог хаягдлын талаар мэдээллийг өгөх ч юм уу энэ хүрээнд одоо ажил эхлэхэд одоо дэлхийн одоо бүх одоо 175 улсад яг тэр ажлууд ингээд зэрэг хийгдэж явдаг байгаа. Тий. Тэгэхээр манай телевизэн бас эрэг цаг мэдээллийн хөтөлбөр та бүхний одоо хийжсэн ажлууд бас эрэг цаг мэдээллийн хөтөлбөрөөр мэдээ болж үзэгчдэд хүрчээсэн л та. Тэгэхээр миний мэдгээр бол одоо мод тарих үйл ажиллагаа бас саяхан болсон тийм ээ. За тэгээд туулгал яа савыг цэвэрлэх энэхүү үйл ажиллагаанууд бас болж байсан. Тэгэхээр энэхүү үйл ажиллагааг ер нь жилд хэдэн удаа давтамжтай хийдэг вэ? Ер нь тэгээд туулгалыг цэвэрлэхэд ер нь хэр хүндрэлтэй байдаг вэ? Одоо нэг удаа цэвэрлэхэд ойролцоогоор 200 орчим ингээд залуучууд оролцож байгаа. Тэнгууд туулгалаас бараг 200 орчим юм том юм шууд ингээд хог гарч ирнэ. Тэгээд тий одоо тэгээд манай ер нь монголчууд тэгээ маш их ингээд хог хайдаг тэндээс харагддаг л да. Яг тэгээд туулгал дээр ингээд маш их ингээд хог ингээд урсаж ирээд тэгээ овоорсон байдаг. Тэгээд тэрийг ингээд бүгдийг цэвэрлээд тэгээд ингээд зураг даруулаад тэгээ ингээд мэдэн дээр гаргадаг. Энэ одоо яг юуг харуулж байгаа гэхээр зөвхөн Асай-Цваогийн залуучууд мэдээж бүх дэлхийг цэвэрхэн болгоныг бол мэдээж хүчин мөхсдэн дээ. Тэгэхээр энэ Асай-Цваогийн залуучуудын гол зүйл одоо ажлын хамгийн ихний одоо системийн төлөвлөгөөний хамгийн ихний ажил болох ард иргэдийн одоо нийгмийн ухамсарыг тогших гэдэг ажлын ихний шатанд одоо орж ирж байгаа. Тэгээ энэс эхлээд бид нэр тэр сайн нөлөөллийг үүсгэхийн тулд ажиллаж байгаа гэсэн үг. Ер нь залуучуудын чиг хандлага хэр баг шиг байна? Явах тусмал одоо нөгөө байгаль эхлэхийгээ хайрлах гэдэг ухамсар нь бас залуучуудад суучнууд гэтэл одоо жил болго ингээл хог цэвэрлэхэд хавны гарсан хэвээр л байгаа юм шүү дээ тийм ээ. Тий өмнөхөө удаа бол харьцангуй гайгүй бас мэдрэгдэж байгаа. Яг юун дээр туулгал ингээд цэвэрлээ явж хахад. Тэгэнгუთ
бас их хэмжээний байгаа. Ер нь ингээ маш олон ингээд урсаж орж ирдэг учраас. Гэхдээ аажмаар өөрчлөгцөөр байна. Тэнд ингээд явж байгаа хүмүүс ингээд Аси завын залуучууд цэвэрлэгээний ажил хийж байхад ямар мундаг залуучууд вэ? Энэ ингээд хог хаяхгүй байх хэрэгтэй. Яг зөв та нар ингээд сайн ажил хийж байна. Сайн байна гэдэг ингээд маш их магтдаг. Тэгэхээр тэр нь болохоор мэдээж маш их нөлөөлж байгаа. Нэг хүн ч гэсэн нөлөөлж их юм бол тэр хүн ингээд цаашаа өөр бас 5 хүнд нөлөөлж ивэл энэ Аси завын тэрхүү ажлын одоо үр дүн гарч ийн гэсэн утгатай гэж одоо бид нэр тэр итгэж одоо энэ ажлууд хийдэг байна. За тэгээд олон улсын Аси зав байгуулалт маань 4 компанид бас үйл ажиллагааны одоо чиглэлтэй ингээд ажиллаж байгаа гэдэг 4 бас ярилцлагын өмнө та бидэд одоо хоорондоо ярилцаж байгаа гэж үзүүлдэг тийм. Ямар үйл ажиллагааны одоо чиглэл баримтлан ажиллаж байна хийх гэж байгаа ажлын хадлаар бас ярилцаж. За ер нь том зургаараа харах юм бол манай байгууллага яг үндсэн 2 том одоо чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ эхнийх нь болохоор яг хүн төрөлхтний төлөө чиглэсэн үйл ажиллагаа байгаа. Энэ нь гэвэл одоо хүн төрөлхтний доктортой хөгжил, за тэгээд дэлхийн нийтийн хамтын ажиллагаа, за тэгээд эв нэгдлийн төлөө бид нар хамгийн гол нь хүмүүсийн одоо ухамсарыг тогшоод тэгээ хамтаараа ингээд ажиллаад тэгээ бодиттой одоо үр дүн өөрчлөлтөнд одоо хүрэх гэж зорддог. Тэгээ энэ чиглэлийнхаа хүрээнд бид нар одоо боловсролыг дэмжих. За боловсролыг дэмжих дотроо бид нар болохоор одоо суур мэдлэг, одоо байгаль орчны одоо мэдлэг тий хүний эрхийн талаарх ойлголтуудыг бусдад одоо түгээх. За мөн одоо яаралтай тусламж үйл ажиллагаа буюу одоо өнцөг болон бүрт байгаа одоо насэц ваугийн залуучууд маань тогтмол донорын хөдөлгөөн бас явуулдаг. Тийм тэгээд гамшигт өртсөн бүс нутаг болон одоо хүмүүст гамшигын дараах нөхөн сэргээх үйл ажиллагааг бас өрнүүлдэг байгаа. Тийм тэгээд одоо нийгмээс гадуурхагдж байгаа иргэдэд бас тусламж үзүүлэх тий гэх мэтчлэн ийм одоо үйл ажиллагаануудыг явуулдаг. За тэгээд мөн дэлхийн одоо өнцөг болон бүрт өөр хэл соёлтой залуучууд ингээд нэгдээд нэг системд ор ингээд ажиллаж байгаа учраас ер нь ингээд тогтмол одоо бие биенээсээ суралцах тий өөр хэлтэй өөр соёлтой учраас бие биенийхээ хэлийг ингээд суралцах одоо хоолны соёлоо бас хуваалцах туршлага одоо солилцох тий гэх мэтчлэн энэ одоо үйл ажиллагаануудыг бас тогтмол хэрэгжүүлдэг. За хоёр дахь үндсэн үйл ажиллагаа маань болохоор одоо дэлхийн нийтийн төлөөх үйл ажиллагаа байгаа. Энэ нь гэвэл юу вэ гэхээр одоо бидний амьдарч байгаа энэ дэлхий маань одоо хүний буруутай үйл ажиллагаанаас болоод экосистем одоо өөр болсон тий хог хаядлаас орчны бохирдлоос болоод өөрчлөгдөж байгаа энэ дэлхийгээ одоо бид нар байгаа дүр төрхөөр нь одоо хамгаалж хадгалж үлдэхэд одоо зориод тий амьд одоо биет амьдрахад одоо хамгийн тав тухтай тогтой орчныг одоо хадгалж үлдээх зорилгын хүрээнд хамгийн гол үйл ажиллагаа болох одоо Mother Forest буюу эхийн ой гэсэн том компанид ажлыг бас хэрэгжүүлдэг. Тийм бас одоо хуунцрыг дахин боловсруулах одоо хуунцрыг 2040 он гэхэд ямар ч одоо хуунцргүй дэлхий болно гэсэн зорилгыг бас тавиад ажиллаж байгаа. Тий. Манай монголчууд та хоёр маань түрүүн хэлсэн шүү дээ тийм олон улсын байгууллага учраас одоо бидний ингээд туршлага солилцох зүйлүүд байдаг гэдгсэн. Тэгэхээр монголчуудын одоо бусад улс орнуудаас аваасаа гэсэн одоо олон улсын байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ингээд монголчууд за энийг нь сурчаасаа одоо ийм юмыг сурчулвал Монгол маань хөгжих гээд байна нэг жижигхэн алхам болох гээд байна гэдэг санаачлах юм уу тийм ээ. За тэгээд эсрэгээр нөгөө талаа монголчуудаас бас сурах зүйл юу байна вэ? Энийг бас асуумаар санагдлаа. Тэгэхээр яг ингээд нэг системд ороод ажиллаж байгаа учраас бид нэр яг одоо хог хаях жишээлбэл бидний хэрэгжүүлж байгаа мод тавих. Яг энэ уунцрын энэ хор нөлөөг таниулах. Тэгээд түүнээс гадна энэ ажлуудыг нөгөө нэг хийхэд монгол хүмүүс маань яах хэрэгтэй вэ гэхээр маш нээлттэйгээр ингэж хүлээж аваад энэ бас энэ ажлыг ингэ дэмжиж байвал маш ингэ сайн байна тий. Одоо жишээлх юм бол телевизээр ингээд сан гаргаж өгдөг ч юм уу одоо энэ нөгөө мэдээллүүдийг те яг тэгэхээр энэ сайн дурын үйл ажиллагаа хийж байгаа учраас аль болох олон хүнд хүрчиж энэ хүн одоо энэ нөгөө сайн үйл ажиллагаа маань хэрэгжиж эхэлнэ гэсэн. Гэхдээ тэр хүн тэндээ ингээд 200 хүн хийх юм бол тэндээ үлдээ тулс те. Тэгэхээр энэ ингээд олон ингээд мэдээллийн хэрэгслээр гарч иж энэ сайн одоо энэ үйлс ингээд олон хүнд хүрнэ. Тийм учраас энэ мэдээ болон энэ интернетээр сайн аргах хэрэгтэй. Энэ сайн дур үйл ажиллагааг тэгэх юм бол
энэ тэр дэлхийн нийтэд байгаа тэр нэг бусад нэг улсад байгаа эсэцав баавын тэр нэг гишүүдэд одоо хэрэгтэй тэр зүйл байна. Өөр одоо Европын улс ч юм уу эсвэл Америкт ч юм уу эсэцав мэдээлэл маш сайн одоо гарч байгаа. Мэдээлүүд ингээд маш сайн. Тэгэн гут ингээд ард иргэд ч юм уу нөлөөлөлт нь сайн нөлөөлөлд одоо тэр харах. Тэгээ тэрнээс үүдээд эсэцавын ажил одоо үр дүнгээ өгөх тийм зүйл байна. Тэгэхээр монголчууд маань бас тэрэн дээр анхаараасаа гэж хүсэж байна. Тийм. Олон хүн мэдэж олон хүнд хүрэх тусмаа л одоо сайн дураараа ажиллах хүмүүс нэгдэж одоо байгаль эхлэгийн хайрлах хүмүүсийн тоо нэмэгдэх гэсэн үг шүү дээ тийм ээ. Аха. За тэгээд түрүүний нөгөө нэг дөрвөн компакт үйл ажиллагааны тухай бас манай үзэгчдэд дэлгэрүүлж ярьж байгаа ш. Тэр маань одоо маш чухал дөрвөн үйл ажиллагаа байсан шүү дээ тийм ээ. За тэгэхээр би болохоор No More GPGP болон одоо 2040 он гэхэд хуванцар фри буюу хуванцраас чөлөөлөх гэсэн ажлуудын талаар яриа. Тэгэхээр No More GPGP гэдэг нь болохоор GPGP гэдэг нь болохоор одоо юу хогон арал номхон далайд байдаг одоо хогон арлын нэр байгаа. Тэгэхээр энэ ойролцоогоор сая 1.6 сая 600 мянган километр квадрат хэмжээний одоо Монгол улсын газар нутагтай дүүцүүц ийм том хогон одоо ийм арал буюу ингэж хөвж явж байгаа тийм арал байдаг. Тэгэхээр энэ дахин нэг хоёр дахь том одоо тийм арлыг үүсэхгүй гэсэн одоо үүсгмээргүй байна гэсэн тийм эсэцавын санаачлага байна. Тэгэхээр энэ далайд байгаа тэр хогон арал нь болохоор хаанаас ирж байгааг мэдээж хуурай газараас ирж байгаа. Тэгээ хуурай газараас ирэхдээ бидний хэрэгэлсэн одоо лаз ундааны сав янз бүрийн хог газар ингээ хаяад орхиход тэр нь гол мөрөн одоо үерийн улмаас ингээ гол руу урсаж очиод тэгээд далайд цутгадаг. Тэгээд энэ далайд цутгасан тэр юу маань хогнууд энэ том арлыг үүсгэсэн байна гэсэн үг. Тэгэхээр энэ зүгээр арал маань ингээд мөрөөрөө ингээд хөөд явж байвал бас гайгүй байж ш тэ. Тэгэхээр энэ зүгээр хөвж явж байгаа биш. Энэ тэр далайд амьдарч байгаа амьтдад тэгээд түүнээс гадна энэ экосистемд нөлөөлж байгаа учраас эсэцавын залуучууд эсэцав байгууллага маань өөрөө энэ одоо дахин хоёр дахь том энэ хогон арлыг бий болгохгүй гэсэн тэр одоо зүйлийг одоо хэрэгжүүлж байна гэсэн. Тэгэхээр энэ дээр юунд одоо ажлын хүрээнд юу хийж гин гэсэн үг. Тэгээ юу гэж нэхэр хуванцрын хог нөлөөг таниулж байна. Хуванцрыг дахин боловсруулах одоо тэр гарц гаргалгаануудыг хэлж өгч байна те. Түүнээс гадна тэр түүс нөгөө нь хуванцрыг одоо боловсруулах тэр нэг үйлдвэрийг бас ингээд нөгөө нэг холбож өгөхийг бас хүсэж байна л да. Яг бол бид нар ингээд хуванцрыг ингээд энэ тэндээс ингээд түүж тэгэн гот ингээд Монголд болохоор ингээд хуванцар боловсруулах тийм үйлдвэр байхгүй ч гэдэг юм те. Тэгэн гот тэр нөгөө нэг төөсөн хуванцраа бид нар ингээд яах хэвээр ямар ч хогны машин ингээд ачаад авч явж байна. Англиад ингээд өгсөн ууданд гэсэн хуванцруудыг. Тэгээд энэ хуванцрыг ингээд түүснээрээ энэ байгаль орчин ингээд хор нөлөөг нь багасгаж байгаа байхгүй. Одоо хуванцар хог маань өөрөө 5 секундэд үйлдвэрлэгдээд тэгээ 5 минут хэрэглээд тэгээ байгаль дээр 500 жил байдаг. Бараг ингээд мөнгөд орсож байгаа гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр энэхүү одоо хор нөлөөгийн таниулах ажлуудыг одоо маш их ингээд Монголд бас ингээд дэлхийн нийтэд хийдэг байна. Тэгэхээр энэ хамгийн хор нөлөөтэй хуванцар юу гэхээр хайсан хуванцар маань гол мөрөн далайд тэнгис ингээд нарны хэд яган туяаны нөлөөлд ингэж автар задардаг байх нь л дээ зарим хуванцар. Ингээд задраад хэд хэдэн одоо шатн ингээд задарсараад хамгийн бага нэгж болох одоо микро хуванцар гэж одоо хуванцар бий болдог. За энэ хуванцар нь бол 0.5 гэдэг одоо 100 мм хэмжээний маш жижиг хэмжээний ингэж хуванцар задарч ингэж гол мөрнө гэж урсдаг. За тэрийг нь болохоор загас болон тэр далайд амьдарч байгаа одоо амьтад одоо хоол тэжээл гэж одоо андуурж эдснээрээ хоол тэжээлийн одоо гинжин хэлхээнд орж эхэлдэг. За нэлцгай битүүд идэж. За ингээд тэр нь болохоор загас хоол. Загсыг хүн барьж одоо барьж ан агнуур хийж иддэг шүү дээ. Тэгэн гот энэ далайтын оронд хийсэнгээ судалгаанд хүн гээ 7 хоногтой нэг юм зээлийн картыг тэнцвэрсэн хуванцар ингээ биедээ шингээдэг байна гэсэн тийм судалгаа гарсан байдаг. За Монголд ч гэсэн бас адилхан талдаг ярээр ингээд хог хаягдл байхад тэрийг ингээд өхөр одоо мал ингэж иддэг ч юм уу те. Тэгэхээр энэтхэгт бүр ийм судалгаа байдаг. Жил бүр ингээ мянган одоо өхөр хуванцар хаягдлаас болоод ингээ өгдөг байна гэж. Яг бол хуванцар идснээс болоод. Тэгээ Монголд ч гэсэндээ хуванцар идэж байгаа. Тэрийг ингээд мэдээж яг Монголд ийм судалгаа ингээ хуванцар өхөр жилдээ хэдэн килограмм хуванцар идэж байгааг судалгаа байхгүй учраас бид нар мэдэхгүй байна. Гэхдээ идэж байгаа тэрийг нь бид нар бас
хүрээ махаараа дамжуулаад хийж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мэдчлэн хувцар хог хаягдал нь хүний эрүүл мэнд эсэргээрээ бидний хайсан тэр хувцар маань бидний дээр буцаж ирээд бидний холоодонд орж байгаа юм аа. Тийм учраас бидний энэ хувцрыг дахин боловсруулахын тулд ингээд аль болох ингээд энэ хор нөлөөг ингэж таниулах ажлыг одоо гудамжинд ингээд самбар тавиад самбар одоо ингэж тавиад тэр хувцар ингээд ийм одоо хор нөлөөтэй таниулах бас ажлууд хийжсэн. Одоо их дэлгүүрийн урталд ингээд хийжсэн байхгүй. Яг хүмүүс ирээд ингээд сонирхож үзчихсэн одоо хувцар нэм хор нөлөөтэй байна. Ингэж их одоо хувцар хоримтлагдсан байна гэдэг ч юм уу тийм. За энэхүү ажил маань нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн 17 зорилтын 14 дахь зорилттой нийцдэг байхгүй. Яг бол тэр зорилтын дээр юу байдаг гэхээр далайн экосистемийг хамгаалах гэдэг одоо зорилт байдаг. Тэгэхээр энэ бид нар ч гэсэндээ энэхүү нэг хувцраас ингээ хамгаалснараа энэ гол мөрөн далайн экосистемийг хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа. Одоо энэ нэгдсэн үндэсний байгууллагын тэр зорилтыг нийцж байгаа. Бас маш ингээ дотроо тийм баатарлаг гоё мэдрэмж төрдөг. Тэгээд маш чухал ажил хийж байгаа гэж одоо мэдрэмж. Тэгээд түүнээс гадна нэгдсэн үндэсний байгууллагт нөгөө 22 онд 100 гаруй улс нэгдээд нэг одоо санаачлага хийсэн байдаг байхгүй. Тэр нь болохоор юу гэхээр 2040 он гэхэд хувцар ингэж хог хаягдлаас ингээд дахин ингээд үйлдвэрлэх ингээд салцгаая гэсэн тийм зорилт одоо хэрэгжүүлсэн байдаг. Тэгэхээр энэ бол мэдээж хүмүүсийн хувьд ингээд бас жоохон мөрөөдлийн мэд сонсогдож магадгүй те. Гэхдээ бид нэр хамтдаа нэгдээд хийж чадах юм бол бидний энэ хувцар хог хаягдлыг одоо бууруулж бас энэ хор нөлөөг нь ингэж багасгах чадна. Тэгэхээр энэхүү энэ санаачлагын хүрээнд Асийн зоовын залуучуудын байгууллага ч гэсэндээ 2040 он хүртэл одоо хувцар пластик фри гэдэг одоо энийг зохион байгуулах компани ажилладаг зохион байгуулж байгаа. Тэгэхээр энийг яаж зохион байгуулж байгаа гэхээр одоо энэ Асийн зоовын бүх залуучууд яг өөрсдөөсөө эхлээд хүрээлэн байгаа орчиндоо тэгээ гонцор хэрэглээ халаад хүрээлэн байгаа орчиндоо үлгэр жишээ үзүүлэх. Тэгэхээр ажил дээр болон одоо гэртээ байхдаа ч гэсэндээ нэг удаагийн гонцор хэрэглэнээс татгалзаад зөвхөн ингээ байнга хэрэглэдэг одоо тийм хэрэглээтэй болох гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ талаар бас энэ Green Workplace гэдэг юм дээр ярих байх. Хамгийн түрүүнд хувцар хэрэглээг хална гэхээр за одоо оронд нь юу хэрэглэх юм болоо гэдэг л зүйл толгойд бодогдож байна л да. Тэгэхээр та нарын хувьд бол бас тэр тал дээр бодолцож одоо компаниас нь чиг үүрэг ирсэн байгаа юм тийм ээ. Тэгсэн ийм гоё бичгтэй аяга бас та бүхэн маань хэрэглэдэг юм шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нэр одоо яг хувьдаа аяга хэрэглэх тэгээд энэ бол нөгөө байнга нөгөө ус уухад нөгөө бид нэр чи цаасан аяга эсвэл хувцар сав хэрэглээ шууд хайж байгаа шүү дээ. Эннээс сэргийлээд өөр ингэсэн аягтай байх хамгийн одоо энэ бол харьцангуй бас Монголд ингээд хэрэгжиж байгаа одоо бүгдээрээ ер нь ингээд аягтай болсон байна. Тэгэхээр энд ч гэсэндээ олон хүчин зүйл нөлөө бас Асийн зоовын ч нөгөө нэг маш дээр одоо хэдэн жилийн өмнөөс ингэж нөгөө нэг энэ жишээ үзүүлэлцээс баг зэрэг нөлөө орсон байх юм дээ шүү дээ. Тэгэхээр Монгол хүмүүс маань ч гэсэндээ хувь хувийн аягтайгаа одоо ингээд аягандаа усуугаад ингээд энэ бол маш том ер нь бол хувцрыг багасгах дэвшлийн нэг. Яагаад тэгэхээр байнгын хэрэгэлдэг зүгээр одоо усаа ингээд уугаад явах юм бол сав ингээд хаягдж байгаа тийм. За тэгэхээр түүнээс гадна хувцрыг багасгахын тулд одоо өөр ингэсэн ингээд гарын одоо Асийн зоов гэсэн арчууртай байдаг ч юм уу тийм. Байнгын ингээд одоо цаасаа арчуур эсвэл янз бүрийн арчуур ингээд хэрэглэхгүй зүгээр өөр ингэсэн арчууртай байдаг ч юм уу. Тэгээд офис дээр одоо Green Workplace гэдэг одоо үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр тэр талаар манай болор гишүүн ярих байгаа юм шиг байна. Тэгэхээр ингэдэг ч монголчууд ч нөгөө эртөө юусээ нөгөө хүмүүс маань өөрсдөө ард иргэд маань өөрсдөө ингээд өөрсдөө хэрэглэх аяг халбаа хутга юу гэдэг юм те. Одоо хүмүүсийн хутгаа хүртэл авч явдаг байсан шүү дээ. Тэр чинь бас ингээд байгаль ихтлэгээ хайрлах нэг талын бас арга ухаан нь явж байсан байна тийм ээ. Өөрсдийнхөө одоо эрүүл хавч гэсэн хамгаалж ингэж явдаг байсан юм шүү дээ те. За тэгээ таны яриашаа үргэлжлүүлсэн. За бас нэг том одоо компанид ажиллах маань болохоор Green Workplace буюу одоо ногоон ажлын байрыг одоо бий болгоё гэсэн юм ураатай юм компанид ажиллахгүй юу. Тэгвэл манай байгууллагын одоо бүх гишүүд маань ер нь бол дэлхийд даяар ажиллаж байгаа одоо яг эд ажиллаж байгаа тийм ажилчин залуучууд байгаа. Тэгэхээр дийлийнх нь ингээд яг өөрсдийнхөө ажлын байран дээр ажиллаж байгаа шүү дээ. Оффист байна уу одоо уурхайд байна уу ингээд байнга ажиллаж байгаа. Тэгвэл ажлын байран дээрээ ч гэсэн бидний хийж чадах зүйл нь юу юм бэ? За тухайлах юм бол
одоо ажлын байран дээр бид нэр эрчим хүчээ хамгийн чатгаараа хэмнэе, усаа бас хамгийн чатгаараа хэмнэе гэж байгаа байхгүй юу. Тэхийн тулд одоо юуг хэрэгжүүлдэг вэ гэхээр манай гишүүд маань одоо ашиглаагүй үедээ компьютерийнхоо те лаптопынхаа дэлгэцийг тайба унтрааж байх те. За тэгээд лифт ашиглахгүйгээр одоо байнга шат ашиглах. За тэгээд одоо аяг тавгаа угаахтаа, шүдэ угаахтаа одоо аяг тусгай аяг хэрэглэх, каранта дөгжих. За тэгээд ундаг дугуй унах, нийтийн тээврээр зорчих. Тий гэх мэтчлэн за тэгээд мэйлээ инбокса банк цэвэрлэх гэх мэтчлэн эдгээр ийм жижиг боловчиг маш ингээд үр дүнтэй аргуудыг бид нар ингэж хэрэгэлдэг. Өөрсдийнхөө ажлын байран дээр хэрэглэхээс гадна хамт ажиллаж байгаа хүмүүстэй бас дандаа уриалдаг гэсэн үг. Тэгээд манай байгууллагын одоо хэрэгжүүлж байгаа энэ Green Workplace үйл ажиллагаанд бас орохыг хүсэх юм бол угаасаа биднэрт хандаад тэгээ хамт ингээд бас үйл ажиллагаанд оролцоод явах бас бүрэн боломжтой байгаа. Инбоксоо цэвэрлэх гэдэг нь байгаль дэлхийд одоо хэрхэн яаж нөлөөлж чинь гэсэн үг. Тэр чинь болохоор мэйл хаяг ингээд дүүрэх юм бол тэр мэдээж нөгөө нэг одоо тэр нэг дата горимтлагдаж штэ тий. Тэнгууд тэр нөгөө нэг одоо Gmail-ийн серверт илүү их хэмжээний дата горимтлагдаж чинь гэсэн утгатай. Тэнгууд тэр одоо серверыг ажилуулахын тулд маш их эрчим хүч зарцуулж байгаа. Тэгэхээр тэр аль болох багасчиж тэр эрчим хүч бас ингээд багасна гэсэн одоо санаа. Тэгэхээр энэ нь болохоор энэ одоо энэ Green Workplace гэдэг энэхүү ажлыг одоо хийснээрээ жилдээ яг нэг хүн 93 мод тарьсантай тэнцэх тийм одоо нөөц хүчлийн одоо багас CO2 гэдэг багасгаж байгаа гэсэн утгатай. Тэгэхээр энэ нь болохоор маш одоо сонсоход ингээд маш одоо энгийн мэд те хүмүүс нэг хүлээж авахгүй сүртэй биш юм шүү гэж бодож магадгүй те. Гэхдээ энэ том зүйл гэдэг нь жижиг зүйлээс эхэлж байгаа. Тэгэхээр энэ жижиг зүйлийг л хийгээд одоо зуршлаа болгочих юм бол бидний нэг дэлхийг маш их хайрлаж тэгээ маш одоо ээлтэй хүн болж хувирж ийн гэсэн зөв зуршилтай хүн болж хувирж ийн гэсэн үг л дээ. Одоо бидний энэ хэрэгжүүлж байгаа ажлыг одоо би дотроо ингэж боддог. Юу гэж боддог гэхээр устай зөвөрлөлт. Тий. Яг тэгвэл өнөөдөр бидний аяганд карантинаас хоож байгаа усыг хүмүүс үн цэнтэй гэж боддоггүй. Одоо жишээлх юм бол яг энгийн ус гэж харж. Гэхдээ энэ усыг цөл газар аваачаад явах юм бол алтнаас үнэтэй. Үн цэний метр. Тэр алтыг цөөлд ингээд аваачаад уухгүй шүү дээ мэдээж тий. Тийм учраас энэ харин хүмүүст болохоор яг ус шиг санагдчихж магадгүй. Ус шиг. Одоо ингээд бидний ярьж байгаа зүйл. Тэг яг нэг мэдрэгдэхгүй шүү дээ. Устай адилхан гэдэг. Харин энэ нь болохоор яг дэлхийн одоо банк ачиг давтаад эсвэл ингээд гамшиг дуртад эхлэх юм бол бидний ярьж байгаа зүйл алт шиг байсан байна гэдгийг ойлгох байхаа гэж би одоо дандаа бодож явдаг байхгүй. Яг тэгэхээр энэ бол хамгийн чухал зүйл гэж бидний амьдралтай холбоотой бидний энэ хүрээлэн байгаа орчин чинь бидний гэр орон шүү дээ тий. Тэгээд энэ эд хөрөнгө материалын зүйлсээс илүү бидний их дэлхийг хайрлаж амьдрах нь бидний хойч үедээ өгж хамгийн том хөрөнгө оруулалт байхгүй. Тэрнээс биш тэр аюунд эд хөрөнгө хандуулснаас илүү цэвэр цэмцгэр ногоон ирээдүг биелүүлэх нь бид нэр ирээдүйдээ өгж хамгийн том тэр одоо авъя гэж одоо би ойлгодог дотроо хийж байгаа ажиллаа. Биелэг яах вэ? За тэгээд түрүүн бас хэлсэн нөгөө мод тарих үйл ажиллагаа бас жилд 1-2 удаа зохион байгуулагддаг гэсэн Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар тэр бүх мод үндэсний одоо хөдөлгөөн үргэлжилж байгаа танай байгууллагын ч гэсэн одоо байгаль эрхлэгийг хамгаалах үүднээс одоо мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд ер нь нийт хичнээн газарт хичнээн одоо тоошрох гэж ярих уу мод тарьсан байгаа вэ? За манай байгууллага болохоор яг өнгөрсөн хугацаанд Монголд гэх юм бол 2021 онд 500 мод тарьсан байгаа. Гишүүдээр нийлээд шүү дээ. Тэгээд 2023 онд бас 500 мод тарьсан. 2026 онд 263 мод тарьсан. Одоогийн байдлаар Монголд бол манай гишүүд нийтдээ 1263 шиг мод тарьсан байгаа гэсэн үг. Тэгээд энэ одоо мод тарих үйл ажиллагаа нэг хүрээнд гэх юм бол бид нар эхийн ой Mother's Forest гэсэн нэртэй том компанид ажлыг бас хэрэгжүүлдэг. Тэгээ энэ талаар ингээд ярих юм бол одоо дэлхий дээр амьдарч байгаа одоо хүмүүсийн хувьд ч тий хамгийн том тулгамдаад байгаа асуудал нь болохоор одоо байгаль цагуурын өөрчлөлттэй асуудал байгаа байхгүй юу? Одоо Монголд гэвэл бас сүүлийн жилүүдэд маш ингээд тод мэдрэгдэж байгаа. Одоо 6 дугаар сар гарсан, алидийн 6 дугаар сар гарсан мөрчлөөсөө ингээд цас их хэмжээгээр ороод тий бороо бас ингээд их ороод үер ус хүртэл ингээд
өөрөөсөө гамшиг хүртэл нүүрлээд байгаа шүү дээ тий. Тэгвэл 6 сард бол ингэж цас ингэ ордог билүү. Тэгвэл энэ нь угаасаа юу гэвэл одоо дэлхийн нийтээр л ингэ мэдээллийн хэрэгслүүдээр ярьж байна. Цаг уурын өөрчлөлтөөс болоод байгаль дэлхийн маань ингэ өөрчлөгдөөд ийм өөрчлөлтүүд ингэ мэдрэгдэж байгаа гэж байна л да. Тэгвэл сүүлийн 100 жилд гэвэл дэлхийн дундаж температур 1 Цельсиэр нэмэгдсэн байна гинэ. Яг байгалийн чамаараа ингээд нэмэгдэж байсан хугацаа нь гэвэл яг 2000 жилийн хугацаанд л дунджаар 1 Цельсиэр нэмэгддэм байна л да. Гэтэл одоо хүмүүсийн одоо буруутай үйл ажиллагаанаас болоод сүүлийн 100 жилд гэвэл шууд ингэж хурдцтайгаар нэмэгдснээс болоод дэлхийн дулаарлаас болж хамгийн том үүсэж байгаа асуудал нь гэвэл цөлжилт юм байна. Тийм. Тэгвэл цөлжилт ингээд дэлхийд юу авчирд юм бэ гэвэл угаасаа үржил шимгүү газар тий хүн болоод ан амтан амьдрахад маш ингэ тав тохгүй тийм одоо нөхцөлийг бүрдүүлж байгаа. Тэгвэл яг энэ цөлжилтийн эсрэг бидний хийж чадах зүйл нь ерөөсөө мод тарих юм байна л да. Тэгээ дулаарлаас үүдэлтэй одоо Антарктид, Сибирь, Аляскийн одоо мөнх цэвдгүүд бол мөс ингэ хайлаад далай тэнгисийн ус нь одоо 15 см-аар одоо нэмэгдсэн байгаа гинэ. Тэгээ тухайн тэр бүс нутгийнх нь оршин суугчид дөрвж байгаа. Тий амьдрах аргагүй ингэ болж байгаа. Одоо ингэ судалгаанаас харах юм бол дэлхий дээр бүр бүхэл бүтэн 1 тэрбум хүн одоо энэ дэлхийн дулаалтай холбоотойгоор амьдрах орчин нь маш аюултай байдалд орсон гэж байгаа байхгүй. Тэгвэл бидний хувьд ингэж хийж чадах ажил нь юу вэ гэсэн чинь ерөөсөө мод тарих гэж байгаа байхгүй. Судлаачдын үзэж байгаагаар бол мод нь ингээд нүүрс хүчлийг одоо шингээгээд агаарыг цэвэршүүлдэг. Тий бид нэр ер нь мод нь ингээд насчих тусмаа одоо тэр агаарын нүүрс хүчлийг одоо цэвэршүүлэх тэр чадамж нь ингээд бүр ингэж нэмэгддэм байна. Тийм тэгээд одоо энэ дулаарлын эсрэг, цаг агаарын өөрчлөлтийн эсрэг хамгийн тогтвортой, хамгийн үр дүнтэй үйл ажиллагаа гэвэл ерөөсөө л мод тарих гэж байгаа. Тэгээд дэлхийн ер нь мод тарья гэд уриалсан ийм чиг хандлагад байгаа. Манай Асиа зоогийн залуучууд бас энэ чиг хандлагад дотор тэг нэгдээд эхийн Mothers Forest гэсэн том компанид ажиллаа ер нь байнга ингээд идэвхтэйгээр ажиллаулаад явж байгаа гэсэн үг л дээ. Тийм. За тэгээд мэдээж одоо энэ сайн дурын байгууллага гэж ярьж байгаа ч гэсэндээ тодорхой хэмжээний бас санхүүжилт хөрөнгө хэрэг болдог хаа. Жишээ нь одоо мод худалдаж авах чинь бас нэг тустай үн байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо сайн дурын байгууллага ч гэсэндээ санхүүжилтээ хэрхэн яаж одоо олд юм бол босоод юм болоо. Ер нь бидний хийж байгаа ажлууд одоо бид нэр түншлэл тогтоодог. Одоо жишээлбэл ажлын төлөвлөгөө яаж явагддаг вэ гэхээр хамгийн эхлээд ухамсарыг тогших, ухамсарыг дээшлүүлэх одоо энэ ажлууд. Өнөөдөр ингээд нэвтрүүлэгт орж байгаа ч гэсэндээ энэхүү ард иргэдийн ухамсарыг, үеийнхнийхээ одоо ухамсарыг одоо дээшлүүлэх ч юм уу те одоо чинь ухамсархай хаягдлын юм хорн үлээдэг. За дараагийнх нь болохоор хэрэгжүүлэх. Хэрэгжүүлэхэд болохоор одоо яг үйлсээр хэрэгжүүлэх. За дараа нь болохоор түншлэл тогтоох гэж. За түншлэл болохоор тухайн бүс нутгийн засаг захиргаа ч юм уу те очиж уулзаад бид нэр одоо ийм ажил хийх гэж байгаа. Тэгээ бид нарт ингээд бэйли одоо юу гэдэг те янз бүрийн одоо бага хэмжээний гарын доорх одоо материал одоо хурж зэвсэг ч юм уу те янз бүрийн тиймэрхүү юмнууд дээр ингээд тусалж өгөөрэй гэж дэмжлэг одоо хүсдэг. Тэгээд дэмжих одоо гарын үсэг зорж өгөөрэй ч юм уу те. Тэгээд бид нэр ингээд дэмжиж үг хэлж өгөөрэй одоо түншлэл. Энэ нь болохоор бас зөндөө олон хүнд хүрэх зорилготой гэсэн үг. За харин тэр модыг худалдаж авах тэрхүү санхүүжилт нь болохоор Асиа завын залуучуудын тэр одоо нэгдсэн хувь хүн болгоны нэгдсэн одоо тэр нэг мөнгөөр одоо санхүүжилт бий болдог гэсэн үг. Яг өөрсдийнхөө хүсэл зоригоор гэсэн утгатай л да. Тэгэхээр гаднаас болохоор энд хэдэн одоо төгрөгийн санхүүжилт гэж байхгүй зөвхөн өөрсдийнхөө хүсэл зоригоор нийлүүлээд тэгээд ингэж яаж ийн гэсэн утгатай. За тэгээд түрүүний таны хэлжсэн нөгөө нэг саяхан нөгөө фэйсбүүкээр нөгөө Монгол нэг хүүтэрсэн чинь хошигнол яваадсан шүү дээ тий хошигнол чихөө одоо ер нь бол сонсвол үнэн л дээ одоо дэлхийн Монголоос бараг бусад улс орнуудад одоо ингээд дулаарл явагдаад хүмүүс ингээд хаана суух байх газараа олж ядчихад чинь бид нар одоо ингээд сэрүүн газар харин жаргалтай байгаа юм шүү дээ тий. Тэгээд байгалийн нөгөө гамшиг үер усны ослоос хамгаалах хамгийн гол зүйл бол мод тарих гэж яалтчгүй одоо миний хувьд ч гэсэн бас энэ талаар нэлээд олоудаа сонсчихсан тийм ээ. Мод байгаа газар үер болдгоо ч гэдэг юм уу тийм ээ. Энэ зүйлүүдийг нэлээд олоудаа сонсчихсан. Тэгэхээр бас ард дэргэдтэй уриалж ихэд одоо байгаль экологио сайн хамгаалж модоо сайн тарьж байгаарай. Одоо мод тарих үйлсэд гар бие одоо болж өгөл оролцож байгаарай гэдэг үзэгчдэд бас уриалж хэлмээр санагдлаа. За тэгээд таарийн маань хувьд бол одоо
Асецва гэдэг одоо байгууллагад хэрхэн яаж анх илсэн тухайга бас манай үзэгчдэд сонирхуулаач. Одоо магадгүй бидний ярилцлагыг үзээд энэ байгууллагад яаж ордсон болоо гэж бодож байгаа залуучууд байж магадгүй тийм ээ. Зөв. Тэгэхээр их дэлхийгээ хайрлаа, өөрөөр хэлбэл тэр зүрхэнд нь одоо эргэн тойрон хүрээлэн байгаа орчноо хайрлаа гэсэн тэр зүрх сэтгэлдээ хүн болгон асецвын гишүүн одоо настай 20-35 насны. Тэр үйлсээр асецвын гишүүн байж болно. Мэдээж одоо яг тэр аль биесны гишүүн биш ч гэсэндээ үйлс нь асецвтай хамт байж болно гэсэн утгатай. Тэгээ миний хувьд болохоор 2014 оноос хойш юу яг энэ асецвын талаар мэдээлэл аваа. Тэгээд ер нь 18 онд нэг асецв энд ажилчин залуучуудын энэ нэг клуб орж ирснээс хойш би яг асецвд хамт байсан. Тэгээ үйл ажиллагаанд дандаа ингээ хамт оролцдог байсан. Тэгэхээр яг энд ингээ байгаад би маш их баяртай байдаг. Яг энэ дэлхийн нийт хамгаалах, хүрээлэн байгаа орчноо хамгаалах энэхүү үйлсэд оролцож байгаа нь маш аз жаргалтай тийм мэдрэмж надад төрүүлдэг байна. За таны хувьд болроо. Тий. Миний хувьд бас ер нь 15 оноос хойш ер нь мэдээлэл аваад тэгээд зарим үйл ажиллагаануудад бас эхлээд оролцож үзээд тэгээд ер нь одоо хүртэл бас ингээд энэ хамт олонтой хамт байгаа. Ер нь ингээд харах юм бол яг юунд нь ингээд илүү их татагдсан бэ гэхээр манай энэ асец байгууллагын залуучууд маань мэдээж хийж байгаа үйл ажиллагаа нь бол дандаа ингээд их дэлхийд тустай тий их дэлхийгээ хайрлая, бие биенээ хайрлая тий хөршөө өөрийн бие адил хайрлая гэсэн урайнд ор дандаа ингээд явагддаг байгаа. Тэгээд маш ингээд илгэсэг дотн ээлдэг тийм хүндлэлтэй тийм гоё ингээд угаасаа байгуулга гэдэг. Тий. Тэрнээс гадна ингээд хамт ингээд нэг зорилгын дор ажил хийхэд суралцах зүйл бас маш их байдаг байхгүй юу? Яг ингээд нэг зорилгоо бүгдээрээ сайн ухамсарлцсан. Тий. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэсэн ер нь тийм ухамсартай. Тий. Ер нь өвөөнтөө гэсэн бас урайтай байгаа манайх тий. Тэр нь болохоор та байгаа болохоор би байгаа. Тий. Одоо манай найзын ажил, миний хамт ажиллах хүний ажил бүтэх юм бол миний ажил ч гэсэн бүтэж байгаатай адилхан гэдэг сэтгэлээр дандаа юм ханддаг. Тийм хандлагатай одоо хүмүүсээр дүүрэн ингээд байдаг болохоор ер нь ингээд байнга одоо ч гэсэн хамтдаа ингээд байдаг. Тэгээд үйл ажиллагаануудад нь оролцох бас маш их дуртай. Бусдыг бас ингээд дандаа уриалж байгаа. Тэгээд та бүхэн ч гэсэн нэг тийм хүсэх юм бол ингээд нээлттэй байгаа шүү. Дандаа залуучууд болохоор мэдээж одоо дүүрэнд лэрч хүчтэй байдаг хата тийм ээ. Тийм. Маш одоо сайн дурын ажил хийхэд хүнд баатарлаг мэдрэмж төрдөг гэсэн. Одоо нэг тийм аз жаргалын индексийн судалгаа байдаг байгаа. Тэгээ тэрэн дээр юу байдаг вэ гэхээр аз жаргалтай хүмүүсийн нийтлэг тал нь юу гэсэн чинь ер нь бол тэр нийтлэг талд нь юу юм тэр сайн дурын ажил хийдэг хүмүүс байна гэж. Сайн дур. Хариу нэхэхгүй тэр тусыг нийгэм олондоо энэ дэлхийд одоо өгж байгаа. Тэр одоо сайн дурын ажил хийж байгаа хүмүүс өөрсдөө нь аз жаргалтай. Тэгээ энэ дундаа залуучууд байгаа учраас бүр ингээд тэр одоо ирч хүч энерги нь маш гоё мэдрэгдэг. Тэгэхээр дэлхийн нийтийн хадлаа хүрээлэн байгаа орчныхоо төлөө зөвөр ингэж манлайлж байгаа хүн болгон мэдээж тэр одоо аз жаргалыг мэдэрч чадна гэж би бодож байна. Тийм. За тэгээд нэвтрүүлэг маань үргэлжлэж байна үзэгчтэй. Бидний яг одоо энд сууж байгаа тухтай буйдан бол ухаалхаар төгчрөлийн урайтай Yoko Mart-ийн хамт олон маань одоо Үлзий телевизийн уран бүтээлчдтэй хамтарч ажиллаж байгаа гэдгийг хэлгээд тун таатай байна. За тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хоёр зочиндоо маш их баярлалаа. Одоо яриаг өргөгдсөн бас үйл ажиллагааныхын талаар дутуу асуусан зүйлээ бас одоо үзэгчтэй хуваалцаад тэгээд гурлаа нэвтрүүлэг өндөрлөе. Одоо нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан судалгаа байгаа гинэ. Ер нь дэлхийн нийт газрын одоо газар нутгийн 40% нь цөлжилтийн үйл явц явагдаж байгаа гэж аахгүй. Харин тэр дундаас Монгол орны хувьд бол бүр ингээд нэлийн хүнд болсон. Азийн орнууд дундаа хамгийн ингээд хурцаар цөлжилт ингээд явагдаж байгаа гинэ. Газар нутгийн 90% нь ингээд цөлжилт явагдаж байгаа байхгүй юу. Тэгээд судалгаагаар бол бид нэр 8 тэрбум мод тарих юм бол одоо 1.1 тэрбум нүүрс хүчлийн 1.1 тэрбум тонн нүүрс хүчлийн одоо хийг шингээж агаарыг цэвэршүүлэх боломжтой гэж гарсан юм байна. Тэгвэл ингээд 8 тэрбум хүн дотор яг бид нар шиг ажил хийдэг ажилчин залуучууд гэвэл 3.4 тэрбум байдаг гэнэ дэлхий дээр. Тэгэхээр бидний хувьд гэвэл ерөөсөө нэг хүн нэгдэхгүй гэдэг бас ингээд үзэл санаа уриатайгаар тий байгаа газартаа өөрсдөө ингэж нийлж
Асезогийн залуучуудаараа мод тарин дээрэс нь ингээд та бүхнийг ч гэсэн ингээд хамтдаа мод тарих үйл ажиллагаанд байнга ингээд оролцооч гэж бас уриалж байгаа гэсэн үг. Тэгээ бид нартэй нэгдэх юм бол ер нь мод тарих одоо үйл ажиллагаанд ер нь бол маш гоё. Мод тарьж байгаа гэд ер нь ингээд агаарт бас ингээд давхар гарчиж байгаа байхгүй юу. Тэгээд үеийнхээ залуучуудтай хамт ингээд маш баяртай сэтгэлээр ингээд маш үр дүнтэй ажил хийж байгаа гэж бодохоор ингээд маш гоё байдаг. Тэгэхээр та бүхний бас ингээд бид нартэй нэгдэж хамт ингээд мод тариач гэж уриалж байгаамаа. Эхийн ой төслийг ингээд хамтдаа хэрэгжүүлъя гэд уриалж байгаа гэсэн. Энэ төсөл нь одоо хэдэн он хүртэл үргэлжлэн гэсэн байгаа юу? Эсвэл ингээд үргэлжлээл явж байгаа гэсэн үг үү? Тэгээ ер нь ингээд 8 тэрбум мод тарья гэсэн урай байгаа. Тэгэхээр тэр тоо гүйцэтгэл одоо Монголд бол Монгол улсын ерөнхийлөгч маань бас 1 тэрбум мод тарья гэсэн уусаа компанид ажил өрнүүлж байгаа шүү дээ тий. Монголд бол мэдээж бидний хувьд тэр тоонд хүргэхээр ажиллаж байгаа. Тэгээ дэлхийн бас тэр зорилгот бас хүрэхийн тулд хувь нэмрээ оруулаад ер нь тасралтгүйгээр л ажиллана гэсэн зорилготой байгаа гэсэн. Тий. За баярлалаа үзэгчдээ Үлзий телевизийн хөвлөө ярилцлагыг нэвтрүүлэгт өнөөдөр бидний урилгаар олон улсын АСЕЗ-ВАО сайн дурын байгууллагын гишүүн Эрдэнэ Очир болгон Болор Нарварагдан оролцож үзэж та бүхэнд бас мэдээлэл хүргэлээ. Одоо бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн хоёр зочинд баярлалаа. Маш их баярлалаа. За баярлалаа. Сайн үс бүхэнд дэлгэрэх болтугай. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ хөвлөө ярилцлагын нэвтрүүлгийг хүрээнд өндөрлөж байна. Хамт байсанд баярлалаа.